Сайн байцгаана уу? Өнөөдөр бүгдээрээ манай Эконогоо офисаар аялцгаая. Алтан жолоо таавар маань Улаанбаатар хотын хамгийн тухтай офис гэдэг тодтголтой. Аюулгүй байдлын үүднээс ажилчид маань бүгд нэвтрэх карттай. Гэхдээ ажлын уян хатан цагтаа учраас хинч хурууны хийх чинь бүртгэж цагийг чинь бүртгэдэггүй. Үүнийг дагаад ажилтнуудын маань сэтгэл санаа болон ажлын үр бүтээлч өндөртэй байдаг. Ажил дээрээ тухтай бас чөлөөтэй байх үүднээс хувц солих өрөөнүүдийг чийдэлсэн. Өглөөний минь. Ажилтнуудынхаа эрүүл мэндэд анхаарч 5 өдрийн 3 өглөөний цай хөтөлбөртөө ер нь манай байгууллага ажилтны төвт бодлогыг баримдалж сэтгэл ханамжтай байдалд анхаардаг. Шинэхэн кофег ажил дээрээ уучих нь ширээ тойр цугаад өглөөнийхөө цайг уух сайхан биш гэж юу? Бид их дэлхийгээ хайрлаж хогоо ангилж хайдаг. Ажилтнуудын ширээнд ор хогийн сав байхгүй байснаар гар хог хаягдлын тоо багасдаг. Офисын ширээн дээр ямар ч бичгийн хэрэгсэл байдгүй бөгөөд бүх хэрэгцээ зүйлсийг бичих хэргийн өрөөнд шийдсэн. Open Office-ийн нэг давуу тал нь өөр төрсэн шин санааг цаг алдалгүй халуухан дээр нь багаараа ярилцах боломжийг бүрдүүлдэг. Бид ажилтнуудынхаа эрүүл мэнд болон сэтгэл зүйн тайван байх үүднээс Эконогоо офисыг шинэ офисын бодлогодоо баримталсан. Энд манай харилцагчийн зөвлөхийн хөөрхөн охтууд ажилладаг. Ажилтан бүрийн ард гэр бүл үр хүүхэд байгааг хизээж мартаж болохгүй. Тэд юу хүсэж байна, ямар хүлээлттэй байна, түүнийг шийдэх нь хамгийн чухал. Нийт ажилтны 75% нь 30-аас доош насны залуус байдаг. Залуучууд маань амралтын цагаа үр бүтээлтэй өнгөрөх дуртай. Өмнөх 7 хоног залуус маань хөл бөмбөгийн аврах шалгаруулах тэмцээн зохиож аварга тодруулсан. Үүнээс гадна ажилтнуудын өөрсдийн санаачилсан 10 гаруй идэвхтэй клубүүд байдаг. Энд манай эрсдлийн удирдлагын багийнхан учирч болох эрсдлийг урьдчилан тооцоолж шийдлийг нь гаргаж байна. Харин энд манай тусаа активын албаныхан ажилладаг. Харагдаж байгаа шиг маш завгүй хүмүүс энд ажилладаг. Бид мөн ажилтнуудаа жил бүр эрүүл мэндийн даатгалд компаниас бүрэн хариуцаж хамруулдаг. Ер нь дурдаад байвал үндсэн ажилтан болсноор идэх олон давуу талууд байдаг. Залуусын зарим нь цайны цагийг идэвхтэй өнгөрөх дуртай. Жишээ нь манай Сунях клубын урай үг нь хин нэгнээс биш өчигдрийн өөрөөсөө илүү гоё газтэй. Өнөөдөр надтай хамт офис зүрт хамтдаа байсан та бүхэндээ баярлалаа. Лендийн гэр бүл нэгдэж хамтдаа хөгжиж хамтдаа ажиллах боломж танд ч бас нээлттэй. Лендэд тавтай морил. Хамтдаа сайн. За. Хацаасан. Жишээ нь манай Сүнялтын клубын урай үг нь юу лээ? За. Лэндэд тавтай морил.